Тэгэхээр одоо та энэ нэрээ аваагүй байгаа намын нарийн бичгийн дарга шүү дээ. Намынхын дарга инх хоёр шүү дээ. Тэгэхээр намын чин дарга энэ ер нь ийм зарчим таалагдсан юм уу гэж асуугаад байна л та. Гүмитгүй би одоо бид нар ч өөрөө одоо сайн хэлдэж шүү дээ. Намынхаа нэрийг аваагүй байгаа. Бид нар улс төрийн үйл ажиллагаа яг одоо намын улс төрийн үйл ажиллагаа руу бид нар бол орж эхлэегүй байгаа шүү дээ. Тийм үү? Бид нар бол зөвхөн одоо энэ намаа ажлаа эхлэх тэр бэлтгэл ажлаа хийж шүү дээ. Бэлтгэл ажлаа хийж байгаа. Нэрээ бид нар авна шүү дээ одоо. Дараагийн 7 хоногт нэрийнхээ ажлыг авна. Зүгээр нэр шүүдийнхээ бүртгэлийн ажлуудаа үргэлжлүүлнэ. Тийм үү? Одоо тэгээд бид нар ч хөдөөгөөр ажилдаа явна. Тийм үү? Намын гишүүдтэйгээ очиж уулна. Бүсийн бид нар чуулгануудаа ажиллуулна. Энд чинь бид нар чинь маш их ажил байна шүү дээ одоо. Тийм учраас улс төрийн талаар өнөөдөр инх баяр байна уу? Ерөөсөө Монгол Ардын хувьсгалт нам байна уу? Тэр тухайн гишүүд байна уу? Энэгээр өнөөдөр үнэлт дүгнэлт өгөх. Дэндүү эрт шүү. Тийм болоогүй. Үнэлт дүгнэлт рүү би бол орох болоогүй шүү. Ялангуяа би философч учраас альва нэг үнэлт дүгнэлт эцсийн шийдсэн тийм үг хэлэхгүй шүү. Тэгвэл нэг зүйл нэмээд асууж л да. Сая хөдөлмөрийн намыг бүртгэхгүй буцаах жишээ нь. Хувьсгалт намд бүртгэхгүй байх гараад ирүүл яах вэ? Хуулиа бариад. Тэгвэл та өөр сонголтыг 12 онд бол та нэр дэвшнэ гэдэг ярилцлаган дээр хэлчихсэн байсан учраас асууж байл л да. Та бол ногоо намын гишүүн байж байгаад одоо нэрээ аваагүй байгаа нам руу орсон. Тий. Тэгээд 12 онд нэр дэвшихээ бол хэлчихлээ. Тийм учраас л асууж байл. Яг ногоо намын гишүүн гэдэг бол тэр бол нэлээд өмнөх түүх. Тэр бол би бол ногоо намын гишүүн гэдгээр тийм ч их улс төрийн ажил хийж байгаагүй. Зүгээр яг тухайн үедээ би Германаас дөнгөж ирсэн байсан учраас Германы ногоо нам ер нь яаж ажилтдаг юм бэ? Тэрийг нь би зөвлөж исэн. Тэр хүмүүст. Тийм өнөөдөр ч гэсэн би энэ намыг бас ингэж байгуулагдаж ийм болно гэсэн тийм надад тийм алсын хараа байгаагүй. Тийм ягаад гэвэл би тухайн үедээ Монгол Ардын хувьсгалт нам урагшлах уу ухрах уу гэсэн тэр улс төр үзэл бодлын маш том алдаатай завхарлын үйл явдал явж байхад та нар ингэж нэрээ өөрчилж эсвэл нэрээ өөрчлөх гэж эсвэл үзэл бодлоо өөрчлөх гэж зүүнийхээ үзлээс барууны үзэл рүү явхаа болооч. Өнөөдөр Монголын хөгжилд зүүнний үзэл нь илүү ойр шүү. Барууны үзэл рүү бид нар очих болоогүй. Либертар үзэл рүү бид нар очих хаач байна гэдгийг би хэлж тэр урагшлах ухрах уу гэсэн тэр арга хэмжээнүүдэд ихтгэл тавьж ирсэн. Тэгээд тэндээсээ энэ бүх зүйл чинь хөгжөөд тийм үү Монгол Ардын хувьсгалт намыг одоо дахин сэргээ ийм үйл явдал эхэллээ шүү дээ. Энийг бол би марга ерөөсөө мэдээгүй байсан. Урчилж хараагүй байсан. Би өөрөө улс төрийг бол хийн гэхдээ би судалгааны ажил хийн, философи хийн, номоо бичнэ гэж бодож байсан. За маргааш нөгөөдөр одоо бид нар нэгдэхэд нэрээ авах өргөлөө өгнө гэж байна шүү дээ дэжүүг. За тэгээд дараагийн 7 хоногоос тэр янз бүрийн үйл явдлууд одоо хариу яахыг мэдэхгүй. Тийм өнөөдөр бол одоо маргаашийг ер нь нөгөөдрийг үйл явдал яахыг одоо далааламж мэдэхгүй шүү дээ. Тийм тэгэхээр хинч мэдэхгүй нэг. Яг тааж л болох байх. Тийм. А сайн талын хүмүүс сайнаар таах байх, муу талын хүмүүс одоо муугаар л таавар гаргах байх. Тэгээс бол хинч мэдэхгүй өнөөдөр мэд чадахчгүй. Доктор та хязгааргүй хэрэгслийн дуртай гэдэг цаг төр сэтгүүл дээр ярьслаа өгсөн байсан л да. Тэрний чинь бүгдийг өмнөөс хөргүүлж явсан. Одоо танаа нэрийн аваагүй намын дарга инх хоёр намтаа болсноор өгч чадах уу? Итгэж гэнэ үү? Намтаа болсноор өгч чадах уу? Монгол Ардын хувьсгалтаа улс төрд гарч ирснээр өгч чадах уу? Эрхчлөө юу? Тий. Та бол би таныг бол одоо байгаа эрхчлөө гэж хамладаг юм байна гэж ойлгосон л да тэр. Үнээс чинь. Эрхчлөө гэдэг бол ер нь бол гол нь бодох эрхчлөө гэж ярьдаг л да. Тэгээ манад бол эрхчлөөг буруугаар тайлбарлаад байдаг л да. Ер нь бол тэр freedom liberty гэсэн тэр олон улсын улс төрийн тэр угтгуунууд одоо монголчууд л эрхчлөө гэж жоохон буруугаар орчуулдаг л да. Эрх гэсэн үгээ хасах хэрэгтэй л дээ. Ер нь хүн чөлөөтэй ярьдаг. Чөлөөтэй боддог. Тийм үү байх ёстой шүү гэсэн тэр л үзэл бодол төр явж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр бол би философч хүн миний бодол одоо тархин нэгэнд явж байгаа учраас тэрийг хинч хааж чадахгүй л дээ. Тэгэхээр инх хоёрыг бол өгнө гэдэгт найдаж байна гэсэн үг дээ. Одоо найдлахаас ер нь бол найдлага бол хизээч тасарч болохгүй шүү дээ. Тэг амьдрал бол хүр дэргүүлэх боломж бол тэр үн товархан байгаа шүү нэг талаас. Би тэр улс төрийн өнөөдөр бол би улс төрийн бол тийм том одоо дүгнэлт урчилсан одоо зүйлийг бол одоо бол нэг хэлж чадахгүй шүү дээ. Тийм ер нь бол яг улс төрийн нам болоод одоо үйл ажиллагаанд орох гэж явж байна. За тэр хүн намын дараагаар одоо тийм үү сонгогдсон байгаа. Тэгээ намын дараагийн ажлыг хийгээд явах. Би бол тэр хүмүүсийн удирдлага доор ерөнхийдөө гадаад харилцаа энэ улс төрийн бодлого, улс төрийн онол, сургалт, судалгаа гэсэн одоо тэр сэдвэрэл би ч ажиллана шүү дээ. Тэр тавс ер нь урагшаа тэр улс төрийн үйл ажиллагааг бол одоо ерөнхий нарийн бичиг дэд дарга гэдэг олон хүмүүс байгаа. Тэр хүмүүс хийн л дээ. Хамтран зүсгчээр нь голоод байгаа юм шиг. Бас нэг ярилцлаганда та бол би бол инх хоёроос илүү мэдлэгтэй хүн. Харин тэр хүн бол надаас илүү практик мэддэг хүн гэж яриадсэн. Тэгээ хамтран зүсгчээ ер нь нэг талаараа голоод ер нь та доктортой хүмүүс юм уу? Хамтран зүтгэгч голох ер нь бол альва зүйлд бол хүн бол
хоосон дагаж болохгүй. Хоосон одоо баясаж болохгүй, хөөрөн баясаж болохгүй. Аливаа зүйлийг бол маш сайн бодож ээж хийж явах хэрэгтэй. Ер нь аливаа хийж байгаа үед аливаа зүйлд бол хүн үргэлж шүүмжтэй хандж явах хэрэгтэй. Тийм учраас би бол аль ч юмд бол шүүмжтэй ханддаг. Тэрийг дахин нэг удаа боддог. Тийм хурдан би хариу хэлэхгүй. Тэгж их хурдан одоо дагаж өгөхгүй шүү дээ. Энэ чинь улс төр гэдэг чинь зүгээр нэг одоо юу биш шүү дээ. Нэг тийм одоо урлаг биш. Энэ чинь дуу дуулдаг урлаг биш. Рок, поп биш. Энэ чинь биеийн тамир спорт, сумо бүх биш шүү дээ улс төр гэдэг чинь. Улс төр гэдэг чинь хүний оюун ухааны маш өндөр хэмжээнд явагддаг үйл явдал. Бүгдийг нь багтаадаг. За ингээд студиэс ариун уучрал оролцогч Инхтэй хоёр танд асуулт тавья гэж байна. За тэгэхээр Инхтэй байхын хувьд бол ахаад асуулт байна гэдгээ бидэнд хэлсэн. За та асуултаа асуугаарай. Нэгэнт та философч баруунд боловсрал эзэмшсэн, Германд боловсрал эзэмшсэн гэж би сонссон юм байна. Тэгэхдээ хамгийн гол нь та тэр Германы тэр агуу их ард түмэн, тэр их өндөр хөгжилтэй ард түмэн бодвол түүхээрээ бахархаж, өвөг дээдсээрээ бахархаж, түүн дээрээ дөрөөлөөд тийм ээ ирээдүг өнөөдөр байгуулж байгаа болоо ийм өндөр хөгжилтэй орн байгуулсан болоо гэж би бодож байна. Гэтэл бидний өвөг дээдс тэрнээс чинь илүү бах агуу их эзэнт гүрнийг байгуулсан. Энэ бахархал дээрээ дөрөөлөөд тэр өвөг дээдсээсээ бид нар дутхгүй тийм сайхан нийгмийг байгуулж болно. Бидний өвөг дээдс шоронгүй, эмнэлэггүй нийгмийг байгуулж явсан гинлээ. Сорхогдоон Бэх хатны номон дээр одоо тэр байж байгаа. Тэрийг та олоод уншина. Зүгээр би нэг өөр нэг асуулт тавиадах юм. Одоо бид нар 20 жилийн өмнө талбай дээр сайхан шижигнсэн сайхан залуучууд таа ч гэсэн өөр Улаанбаатарт байсан гэсэн 10 төмөрөө жагсаж хагаад энэ улаан Оросын колони дараалаас чөлөөлсөн тийм үү? Тэгвэл яг хоо цус урсгаагүй өнтер гэсэн асуудлууд байдаг. Тэр бол үнэн. Тэрийг үгүйсэхгүй. Гэтэл одоо 20 жилийн дараа ард түмний амьдрал 98% хүртлээр ядуураад мал сүргээ одоо гадагш нь гаргаж зараад бэлчээр нутгаа хордуулаад усаа хордуулаад охид бүсгүүчүүдээ гадагш нь зараад тийм ээ алт хөтөлбөр хөрөнгө оруулалт нэрийн дор гадны нэг баахан зуугуул нөхдүүдийг энэ агуу их өвгдээцийнхаа нутагт оруулж ирээд өөрсдийнхээ газар нутаг өөр хүүхдийнхээ газар нутаг дээр ингэж оруулж ирчээ. Тэгээд бид нар ямар нийгмийг байгуулаад яваад байгаа энэ тал дээр та ер нь юу гэж бодож байна? Одоо Монгол ардын хувьсгалт намаас тасраад ман нам гэ байгууллагдлаа шинээр. Гэтэл 3 дахь ерөнхийлөгч Намбарын инх хоёртай хамт явж байсан. Тэд Намбарын инх хоёртай хамт ажил хийж Монгол улсын төрийн төлөө зүтгэж байсан, ард түмний төлөө зүтгэж байсан тэр улсууд эргээд Намбарын инх хоёрын араас утга шаалаа шүү дээ. Шулуухаа ярьчихад. Тэр улсууд ч одоо ингээд ман нам дотор ингээд бөөнөрөө орцсон ингээд дандаа Монголын газар нутгийг зарсан өрсөн тийм улсууд л явж шít. Энэ тал дээр та ер нь юу гэж бодож байна? Хариулъя. Тэгэхээр энд бол 3 асуулт тавилаа л да. За нэгдүгээрт нь бол тэр зөвлөлт холбоот улсын тухайн асуулт тавьж байгаа шүү. Тэгэхээр би бол зөвлөлт холбоот улсыг бол тухайн үедээ бол Монгол оронд бол маш их зүйлийг хийж бүтээсэн гэж боддог. Ерөнхийдөө би бол зөвлөлт холбоот улсыг бол хизээш колоничлогч орн гэж бол үзэж байгаагүй. Зөвлөлт холбоот улсын та хамт бид нар найрамдлын гэрээтэй байх үед бол Монголын бүх бүтээн байгуулалт явагдсан. Тийм. Бид нар 80 жилийн өмнө нэг 10 жилийн сургууль байгаагүй, нэг эмнэлэг байгаагүй, нэг үйлдвэр байгаагүй, их сургуулиуд бүрч байгаагүй. Бид зөвхөн л 70-80 мянган эрэгтэйчүүдийн 70% нь сүм хийдэд суусан ламын орн байсан. Төвдийн буддизм бол дэндүү Монгол орныг доромжилж байсан тийм үе. Тийм үед Оросууд ирж биднийг өвчнөөс минь салгасан, монголчуудыг 100% ичиг үсгтэй болгосон, Монголд аж үйлдвэрийг байгуулсан, Улаанбаатар хотыг байгуулсан. Тийм учраас бол Оросын ард түмэнд бол бид нар үргэлж баярлж явах хэрэгтэй. За. Сүүлийн 20 жилд яагаад ийм Монгол орн ийм байдалд орчих вэ? Үйлдвэрчгүй, ажилчинчгүй, боловсролчгүй, мэдлэгчгүй болчихгүй гэдэг бол энэ асуултыг арчилсан намаас асуух хэрэгтэй. Арчилсан нам бол сая бол сүүлийн одоо 20 жилийн ялалтаа тэмдэглэсэн. Бид нар 20 жилд одоо Монгол орныг одоо зорилготой хүрлээ гэж хэлсэн. Тэгээд арчилсан намынхын ямар зорилгот хүрсэн юм бүү мэд. Тэр асуултыг бол арчилсан намаас асуух хэрэгтэй болов сүүлийн 20 жил. За тухайн үедээ би тэр Сүхбаатарын талбайг бол тэр бол очиж байгаагүй, Сүхбаатарын талбайг хажуугаас нь харж ирсэн. Тийм. Ягаад гэвэл би ягаад өөрчлөлт хийж байгаа тэр хүмүүсийн зорилгыг би ойлгоогүй байсан учраас. Яах гэж байгааг би тэр үед мэдээгүй. Би тэр үед чинь Германаас сургуулаа төгсөөд ирчихсэн Монгол орондоо маш их юм хийж бүтээн гэж явж ирсэн. Арчил гарч ирээд
бүх ажил болсон. Тэр үед би шинжилгээ ухааны академи физик техникийн үрэлнээс ажиллаж байсан. За 2 дахь тэр асуулаа. За 3 дахь тэр энх хоёрыг дагж исэн хүмүүс одоо өнөөдөр буцаагаад бодох шааж байна гэдэг бол энэ хүн бол тэр хүний өөрийнх нь улс төрийн дүгнэлт. Тэр хүмүүсийн одоо нэрлэн үз. Тэгээ би бол тэр талаар бол одоо хэлж чадахгүй. Хин хаанаас нь хотгох шааж исэн бүүмэд. Гэх мэтлэнгийн одоо 3 асуултанд бол би ийм л одоо хариултад өгье. Нэмээд нэг зүйл асуумаар байна л да. Түрүү инглээ л дээ. Улс төрд байр суурьнд байсан хүмүүсийг бол дагах нь бол ойлгомжтой. Нийгэм улс төр дээр лидер хайдаг, манлайлагч хайдаг юм чинь. Одоо бол Батболд гэдэг цагаан зах төвөн дээр уурчод байна л да. Иргэн баян бол улс баян байдаг шүү дээ. Уулна. Иргэн баян байж эдийн засгийн үр шимийг хүртээд амьдрал нь сайжрна гэдэг. Тэгэхэд тарааж юмын авсан юмаа тарааж, цуглуулсан юмаа тарааж өгч яах гэдэг. Энэ үзэл баримтлал руу явж бидэнд юу хожих юм? Тийм. Тэр тарааж байгаа тэр арга нь бас их буруу л да. Яг гэвэл улс төрд бол би түрүү хэлжсэн барууны чиглэл, зүүнний чиглэл гэж байдаг. За барууны чиглэл бол ерөнхийдөө тэр эрхчлөө тэгшэрхээ яриад байгаа. За зүүнний чиглэл бол ерөнхийдөө шудраг хэсэг яриад байгаа. Тэгэхээр Батболдын энэ мөнгө тарааж байгаа байдал бол тэгш хувааж байгаа. Тэгэхдээ шударгаар хуваахгүй байгаа. Хэрвээ энэ хүн зүүнний чиглэлээр хуваасан бол шударгаар хуваах байсан. Өөрөөр хэлбэл шударгаар хуваана гэдэг чинь 20 мянган төгрөг өнөөдөр хэрэгтэй хүн байна. Хэрэггүй хүн байна. Тэгвэл хэрэгтэй хүнд нь 20 мянган төгрөг хэрэггүй нь өгөх ёстой. Олон зуун одоо сая долларын хөрөнгөтэй хүмүүс 20 мянган төгрөг аваад байна шүү дээ. Тэгэхээр 20 мянган төгрөг өнөөдөр шаардлагатай байгаа хүмүүстээ шударгаар өгөх ёстой. Тэгэхээр энэ хуваарлалт бол шударгаар л явагдах ёстой. Жишээлбэл би бол тэр 20 мянган төгрөгөөс татгалзаж болно шүү дээ. Тийм Германд би одоо ажиллаж амьдарч байсан учраас над бас цуглуулсан хэдэн төгрөг бий. Тийм учраас 20 мянган төгрөг хэрэгтэй хүн байвал би өгнө. Тэрийг. Яг л энэ бол шудраг үйл хэрэг. За намын нэртэй холбоотой яриараа эхлээд буцаад оръё л да. Та бол намын Монгол Ардын хувьсгалт нам гэдэг нэрийг бол аль биесээр аавна гэдэг бүрэн итгэлтэй байна та тавчгаар л да. Итгэжил энэ бүх ажлыг хийж байгаа шүү дээ. Итгэжил. Гэтэл та одоо энэ ажлыг хийхгүй шүү. Урд нь ярихдаа би Маахан гэдэг Томьёол дээр нэр дэвшний 2000 гаруй онд гэжсэн шүү дээ. Тэгэхээр итгэлгүй байгаач харуулдаг юм шүү. Томьёол гэлжилж шүү дээ. Ямар энэ Маахан гэдэг Томьёол дээр чи ингэ сольж болохгүй шүү. Зүгээр ер нь бол Монгол Ардын хувьсгалт нам гэсэн энэ нам болол буцаж одоо тийм үү үйл ажиллагаагаа эхлэх гэж байна. Энэ үйл ажиллагаагаа эхлэхэд нь би одоо хамтран зүтгэн. Хэрвээ сонгуул одоо болоод Монгол Ардын хувьсгалт нам тухайн үед одоо бид нар хаач байсан цагийг ярьж штэ сонгуул ярина гэдэг чинь. Тухайн үедээ тэр намын гишүүд, намын удирдлага намайг одоо тийм үү улс төрт одоо хүчээ үз сонгуульд оролцвол би оролцсон. Өөрөө ч би оролцох сонирхолтой. Тийм. Зүгээр ер нь бол тэр нэр томьёо тухайн үедээ би юу гэж хэлжсэн бол Монголын алдар товсгалт нам гэсэн нэг нэр авлаа гэж ярьж байсан. Тэгэхээр тэр нэр нь бол над тухайн үед таалагдж байгаагүй. Би бол ер нь бодсныхоо шууд хэлчихдэг хүн. Тэгэж одоо тэр хүн тэгээ бодчих болов. Тийм учраас энийг хэлчихвэл сэтгэлд нь юм орчих болов энэ гэсэн тийм одоо тийм бялдавч зангүй шүү дээ. Бодож байгаагаа шууд хэлнэ. Та бол ингээд хараад байхад нэлээд ганцаараа өссөн одоо ч бас ганцаараа л байгаа тий. Ер нь философч хүмүүсийг номын цагаан солиотой энэ гэж хэлдэг. Таныг бас үл шизофрентэй энэ гэсэн бичснийг та өөрөө онцлох. Та ингээд хүнийг ер нь ингээд бодчихгүй тэгээ бодчихгүй гэж боддгоо шууд хэлждэг гэдэг. Тэр нь бас таны ганцаараа өгт нөлөөлөл юм. Тэг яг хоёр зүйлийг өөрөө асуулаа. Нэгд нь бол миний одоо ганцаараа байдаг гэсэн тийм. Зөвхөн яг ганцаараа байж ажил бол их ажил бүтгэлтэй. Тийм учраас ганцаараа байж бодож ээж ном уншин штэ. Тэгэхээр Германд бол ер нь бол маш их тийм ажил бол хийж ирсэн. За Монголд бол тэгтээ тэгвэл ганцаар байх боломжгүй. Тийм одоо хүмүүс утасна, уулзна тийм үү? Хамаатан, садан энийг ч одоо өчнөө хүмүүс шүү дээ. Найз нөхөд. Тэрээс Монголд бол ганцаараа байх боломж байдгүй. Тэр бол над жоохон хэцүү байдаг. Ажил хийж чаддгүй. Цаг их дэмий юмд өрдөг нэгдүгээр. За хоёрдугаар тэр номын цагаан солио гэдэг бол ном ойлгоогүй хүн бол цагаан солио тусдаг. Ойлгосон хүн бол мэдлэгжээж цаашаа явдаг байхгүй. Тиймээс дэлхийн том философчид одоо Хегел, Маркс, Аристотель, Платон, Кант гэх том философчид бол дэлхийд маш том номнууд бичсэн шүү дээ. Тэр хүмүүс чинь солиор өгөө харин ч дэлхийн өнөөдрийн энэ сайхан хөгжлийг тэр л философчид авчирсан шүү дээ. Өнөөдөр бид нар 21 дугаар зуунд энэ дэлхий яагаад энэ хөгжөлтэй байна вэ гэвэл